Манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвшигт орших 22 дугаар байр гэдэг энэ хоосон талбайд бол яг 3 жилийн өмнө бол 64 айл уран проект компанитай гэрээ хэлцэл тохироод дахин төлөлтөөр шинэ байрлал бариулна гэдэг барилгаа чөлөөлж өгөөд бүрэн нураалгасан юм аа. Тэгээд үндсэндээ бол энэ хугацаанд бол өнөөдөр бид нар ямар нөхцөл байдал байж хэвээр гэхээр айл хэдийн шинэ байрныхаа төлхөөрийг авцсан, нүүгээд орчихсон. Өнөөдөр бол шинэ байранда байж хэвээр ийм хугацаа гэрээний хугацаа бүрэн дуусчаад байгаа. Энэ хугацаанд бол уран проект компани бол төлөвлөгөөний дагуу ямар ч график, ямар ч ажлаа гүйцэтгээгүй. Тэгсэн хэрнээ бол энэ байгууллагаас манай Орос суугчид Хялтын хороо 100% татгалзахлаар бид нар барилгаа барих гээд байна гэд ингэж ярьсаар шүүхийн маргааныг үүсгээд идэг. Тэгээ аль нэгэн компани руу, аль нэгэн төрлийн байгууллага руу буруу чихэх, эсвэл бизнес эрхэлж байгаа энэ өлзий төв гэж компанитай хэрэлцэн маргаанаараа шалтгаалах энэ мэдчлийг 6 сараар шүүхийн маргаантай явсаар байгаад 3 жил аль хэдийн өнгөрсөн 4 дахь жил рүүгээ ороод бүтэн явж байгаа. Энэ хугацаанд бол манай 22 дугаар байрны 64 өрх айлын бол 6 хүн 7 хүн баг хорвоогийн мөнх усыг үзүүлээ. Зарим нь эмнэлэг төвтөрт үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа. Дээрээс нь бол энэ хугацаанд түрээсийн байрны төлбөрийг бол уран проект компани ерөөсөө өгөхгүй байгаа, зогсчихсон. Дээрээс нь орон сууцгүй маш олон иргэд бол айлаар Орос подвол хонглоорч амьдарч байгаа. Тэгэхээр энэ бас орон суух орон сууцаар хангах асуудлыг бас түргэн шуурхаа шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ энэ шинэ онд бол нийслэлийн бидний удаа дараагийн бас энэ гомдол хүсэлт энэ шүүхийн маргааныг шийдвэрлэх процедурт бол нийслэлээс энэ шинэ онд байгуулагдсан Улаанбаатар орон суурьчлуулч гэдэг компани бол менежментийн ажил зохион байгуулад хаврын удирлаас эхлээд эрхээ шилжүүлээд энэ компани бол яаралтай энэ иргэдийг бас орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваад өнөөдөр талбай дээр уулз зохион байгуулалт явж байна. Тэгээд үнэхээр хүлээж зөвхөрсөн иргэдийн бол бас гарц шийдэл болсон ийм үйлдэлийг бас сая танилцууллаа. Тэгээд энэ бол хурдан шийдэгдээсээ энэ аргаа барсан иргэдийг хурдан орон сууцтай болгоосоо төслийг амжилттай хурдан хэрэгжүүлээсэ гэсэн үднээс манай энэ 22 дугаар байрны нийт орсон суугчид ирээд удирдлагуудаа уулзаад бас энэ компаниудаа уулзаад шийдлийг сонсоод өнөөдөр бол явж байна. Тэгээд гушуухан шиг л байртай болохыг хүсэж байна.